За энэ удаа та бүхэндээ таныг амжилтаас нь хойш татдаг 6 зан үйлийн талаар танилцуулж байна. Амжилтыг зөвхөн том шийдвэрүүд биш, өдөр бүр давтагддаг жижиг зан үйлүүд тодорхойлдог. Хэрвээ та дараах зуршлуудыг өөрчилж чадвал амьдралд нь аажмаар өөрчлөгдөж эхэлнэ. Хүнийг амжилт болон санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь далдан хумсрын түвшинд гацааж байдаг хортой 6 зан үйлийн талаар танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь маргааш гэж хойшлуулах. Хүмүүс үүнийг залхуурал гэж андуурдаг. Гэтэл тарих судлаар хойшлуулах хүчин гэдэг нь тухайн ажлыг хийх үед үүсэх стресс айдсаас тарих өөрийгөө хамгаалж төр зуур зүхтэж буй сэтгэл хөдлөлийн буруу зохицуулалт юм. Аливаа зүйлийг хийхээс өмнө бодож асуулт тавих, урхинд орох нь хэтэрхий амархан байдаг. Хэрв та хэтэрхийх цагийг хойшлуулбал боломжууд өнгөрөх, эсвэл танаас өмнө хэн нэгэн таны хүссэн зүйлд хүрэх болно. Тиймээс өөртөө боломж олго, аливаа зүйлийг хийж дуусгах, бодлоо саад дотор болохоос өмнө сэргийлэх хэрэгтэй. Дараа ийгсэн ганцхан өгүүлбэр мөрөөдлийг хамгийн их устгадаг. Тохиромжтой цагийг хүлээх тусам боломж холддог. Тиймээс 5 минутын дүрм хэрэгжүүлээрэй. Өөрөөсөө би ердөө 5 минут л хийнэ гэж хэлээд ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Эхэлсэн ажил ихэнхдээ үргэлжилдэг. За 2-дугаарт нь өөрийгөө байнга зөвтгөх. Өөрийгөө байнга зөвтгөх зан үйл бол хүнийг амжилтаас нь алуурхан далдан хумсрын түвшинд хойш татаж байдаг хамгийн аюултай сэтгэл зүйн өрх юм. Мэдрэл судлал болон зан үйлийн сэтгэл судлалын салбарт үүнийг тарих өөрийн гаргасан алдаа дутагдлаас үүдэлтэй стрессээс зугтахын тулд зохион бүтээдэг хуурамч хамгаалт гэж үздэг. Стэнфордын их сургуулийн профессор Кэрол Дуэйкийн нээлтээр өөрийгөө байнга зөвтгөх хүмүүс тогтмол хандлагатай байдаг. Тэд алдаагаа өөрийнхөө дутагдал гэж хүлээн зөвшөөрөхөөс айдаг учраас бүх бурууг гадаад орчин цаг агаар эсвэл бусад хүмүүс рүү чихэж зөвтгөх байна. Шалтгаан хайх нь асуудлыг шийдэхгүй, харин хариуцлага хүлээх мөчөөс л өөрчлөлт эхэлдэг. Өдөр бүр өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. Өнөөдөр би ямар шалтгааныг биш, ямар шийдлийг олох вэ гэж асуу. 3-дугаарт нь бусдаа өөрийгөө харьцуулах. Бусдаа өөрийгөө харьцуулахын тархины допамин болон серотонины тэнцвэрийг устгаж, хүнийг амжилтаас нь хойш татдаг сэтгэл зүйн хамгийн том алдаа юм. Нейробиологи болон зан үйлийн сэтгэл судлалын салбарт үүнийг нийгмийн харьцуултын онол гэдэг бөгөөд судалгаагаар өөрийгөө бусдаа байнга харьцуулах нь тархийг архах стресст оруулж бүтээл чадварыг бүр мөсөн бууруулдаг болохыг баталжээ. Хүн бүрийн гараа өөр, хурд өөр, тиймээс өчигдөр өөртөө л өөрийгөө харьцуулаарай. Өдөр бүр орой нэг акциг бичээрэй. Хэдий жижиг байсан ч өнөөдөр би юугаараа өчигдрөөсөө дээр болсон бэ гэж тэмдэглээрэй. За 4-дүгüрт нь бүх зүйлийг төгс хийх гэж хичээх. Бүх зүйлийг төгс болгох гэж хүлээсээр байгаад хүмүүс хизээч анхны алхмаа хийж чаддаггүй. Стэнфордын судалгаагаар төгс босч гисэн эхлүүлсэн үйлдэл нь хизээч эхлээгүй төгс төлөвлөгөөнөөс 100 дахин илүү үр дүн авчирдаг болохыг баталсан. Төгс төлөвлөгөө, төгс нөхцөл, төгс мэдлэг гэж байдаггүй. Эхэлсэн хүн л төгс болдог. Төгс болохыг хүлээхээ орон шууд эхлүүлээрэй. Явцдаа сайжруул. 5-дугаарт нь тасралтгүй гомдлох. Стэнфордын их сургуулийн мэдрэлийн биологийн судалгаагаар өдөр бүр 30 гаруй минут тасралтгүй гомдлох эсвэл сөрөг зүйл ярьдаг хүнийг хажуугаас нь сонсож суух үед тархины гиппокампус бүсийн нейронууд устдаж пиццгийн бүтцийн хувьд багасдаг болохыг тогтоосон байна. Тарих судлалын дүрмээр тархинд ямар нейронууд хамтдаа идэвхж нь тэдгээр нь хоорондоо бат бөх синапсын холбоо үүсгэж кодлогддог байна. Хүн байнга гомдлох үед тарих стресс бухимдлыг илэрхийлэх нейроны замыг маш бат бөх болгодог.
Юун төвлөрн тэр зүйлд нь томордог. Асуудалд бус шийдэл төвлөрөх нь өсөлтийн эхлэл юм. Гомдол бүрийн дараа энэ миний сайн сайхан амьдралд хүргэж байна уу? Эсвэл хайрын цаг хугацаагаа өнгөрсөн явдлаа бодож өнгөрүүлж байна уу гэж өөрөөсөө асуугаарай. Хэрвээ ирээдүйн өсөлтөд нь ашигтайгаар нөлөөлөхгүй бол тэр гомдлоо хаях хэрэгтэй. 6 дугаарт нь өдөр бүр өөртөө хөрөнгө оруулахгүй байх. Харвардын судалгаагаар өдөр бүр өөртөө оюуны болон бие бэлтрийн хөрөнгө оруулалт хийхгүй байх нь таныг санхүүгийн болон эрүүл мэндийн хувьд маш хурдан уналтанд оруулдаг болохыг баталжээ. Амжилтын шинжлэх ухаанд нийлмэл хүүгийн хууль үйлчилдэг. Хэрвээ та өдөр бүр өөрийгөө ердөө 1% хөгжүүлэхгүй бол та зүгээр нэг байрандаа зогсож байгаа биш, харин өдөр бүр 1% дороотож ухарч байдаг зүйл тогтолтой юм. Жилийн дараа өдөр бүр өөртөө хөрөнгө оруулсан хүн та бүтэн 37 дахин хоцорсон байх бөгөөд энэ зөрүү нь санхүүгийн болон амьдралын чанарын асар том хангалтыг үүсгэдэг. Өдөрт ядаж 30 минут ч гэсэн ном унших, шинэ ур чадвар сурах, эргцүүлэх, бие хөгжүүлэхэд зарцуулдаг хүн жилийн дараа огт өөр түвшинд очсон байдаг. Таны ирээдүйг нэг том шийдвэр биш, өнөөдөр олон дахин давтаж байгаа жижиг зуршлууд бүтээдэг байна. Өдөр бүр ердөө нэг зан үлээ сайжруулбал жилийн дараа та өөрийгөө танихгүй хэмжээнд өөрчлөгдсөн байх болно. Амжилттай хүмүүс төгс хүмүүс биш юм. Тэд зөв зан үлээ өдөр бүр дахин давтдаг хүмүүс. Таны ирээдүйг өөрчлөх хамгийн хүчтэй алхам бол өнөөдөр хийх ганц зөв зан үйл юм. Амжилт нэг шөнийн дотор ирдэггүй ч амжилтанд хүрэхэд танд саад болж буй эдгээр 6 зуршлаасаа салбал та амжилтанд хүрэхэд нэг алхам ойртох болно. Анхааран сонсон та бүхэндээ амжилт хүсье.